За сайн бацхан уу? Гар утасгүй амьдрал нэртэй влог маань эхэлж байна. Гар утас хэрэглэх амархан байдаг тий. Утсаараа банкны тооцоо ийх, найзуудраагаа чат хийх, фейсбુક орох, инстаграм үзэх гэд гой юм ихэд утас үнэхээр гоё таашаал өгдөг ч гэсэн эргээд би одоо нэлэх хүүхэдтэй байгаа хүний хувьд хүүхдээ толгой дээр утас оролдоод байхыг хүсээгүй. Дээрэс нь манай 6 настай хүүхд дэлгэцийн хамгаалалтаа илүү болох гэдээсэн. Тэгээ тийм байгаа учраас дэлгэцийн хамгааллаас нь салгахаар би өөрөө тэр хүүхдийг бол гэхэд гिचээд өөрөө хүүгийнхаа өмнө утас үзээд иж болохгүй. Үйлдэлээр үлрэхлийн тулд ер нь энэ утасыг орхичуул яад ингээд бас зөвхөн энэ удаа шийдсэн юм биш. Маш олон удаа гадагш явж байхдаа оролдож үзсэн утасгүйгээр амьдрал үнэхэр гоё амьд харилцаатай өрнөжсэн. За дээрэс нь миний эрүүл мэндийн талаас сөрөг өөрчлөлтүүд гарч ирсэн. Толгой өвдөх, нүд одоо өвдөх гэх мэтчлэнгээр олон жил ингээд фейсбુક хөгжүүлэх гэж бас нэлээдгүй их цаг хөдөлмөр ордог. Тэгээ тэрийг хийж авах хугацаанд ингээд тэрнээс илүү эрүүл мэнд алдаж байгаа байдлуудаа ингээд хараад болсон. Тэгээ одоо хийх чад зүйлүүдэд дандаа сургалтуудад гэсэн дандаа энэ камераар хийвэл надад бас илүү амар санагдсан. За дээрэс нь нөгөө хүүхдүүдтэй үл тоосон мэдрэмж гар утсан мэлэчээл тэгэл хүүхдээ надтай хүндэтгэлтэй харьц гэж болохгүй байсан. Яг бол манай хүү ээж аваа ерөөсөө тоор утаас оролцохоор ингээд намайг тоохгүй байна гэдэг тийм хүсэл илэрхийлсэн. Тэгээд тийм ч учраас утасгүй байхаар шийдсэн. Тэгээ энэ нь илүү амар байна. Одоо мэдээж MacBook ашиглаж сураад тийшээ юм хийхэд камера ашиглаж үзэхэд тав тухгүй байгаа ч гэсэн яванд яг уцаа хэрэглэхэд амархан байдаг шиг бас сурах гэж найдаж байна. Тэгээ таблет дээр бичлэгүүдээ эдит хийх тийм хүү ажлууд дээр яг тодорхой өдрийн 2-оос илүү цагийг ерөөсөө зориулахгүйгээр шийдсэн. Тэгээ урд нь бол яг энэ бараг сошиал дээр үнжиж идэг байлаа. Дөө 10 хэдэн цаг мэг зориулсан байсан. Онлайнаар дижитал амьдрал ийм ихтэй болохоор онлайнаар мөнгө олдог, орлогоо олдог учраас яад чинь тэрэндээ их ач холбогдол өгдөг гэсэн. Тэгээ энэ удаа бол эсрэгээрээ хийх зүйлүүдээ хийчээд үзэх хүмүүс нь үзээд тэгээ хөгжих хүмүүс нь хөгжөөсөд ингээд камераар хавтаа хийж үзэж байна. За тэгээ баяртай ажиж гэсэн гар утсаа амьдралаасаа явуулаад нэг үзээрээ тэгэх юм бол маш их амьдралын өөрчлөлт гарч ирнэ. Чанартай нойрыг авч сурна. Хүүхдүүд чинь анхаарал төвлөрөл сайжирна. За эрүүл мэнд чинь маш сайн үр нөлөө үзүүлнэ. За дээрэс нь хэрэг тэрэггүй харилцааг бас таслахад амар байдаг.